Номын айлдвар 3 дахь өдөр. 10 хоногийн випашна бясалгалын 3 дахь өдөр өндөрлөө. Одоо 7 өдөр бясалгаа хөлдлөө. Маргааш 4 дахь өдөр випашна бясалгал эхлэх учир таны хувьд маш чухал өдөр байх болно. Өөрөөр хэлбэл панья буюу бэлгүүний талбарт хөл тавина гэсэн үг юм аа. Өнгөрсөн 3 өдрийн турш хийсэн ажил бүхэн маргаашийн бясалгалд маш чухал хэрэгтэй. Гол ажил маргааш эхэлнэ. Өнгөрсөн 3 өдрийн турш таны хийж байсан бясалгал бол маргааш эхлэх випашна бясалгалын бэлтгэл хэсэг байсан юм аа. Шила буюу сахилыг сайн сахихгүйгээр випашна бясалгалыг бясалгах. Випашна бясалгалын сайн үр дүн, төгс үр дүн хүрдэх ямар ч боломжгүй. Мөн сайн самади буюу нэгэн үзүр сэтгэлгүйгээр випашна бясалгалыг хийх ямар ч боломжгүй. Тийм ч учраас та шила буюу сахилыг эхний өдөр хүртэж өнгөрсөн 3 өдрийн турш сахиж байсан билээ. Энэ бол випашна бясалгалын үндэс суурин юм. Байшингийн суурин бат байх бол байшин маань өөрөө бат байх сайн байх болно. Тийм ч учраас та бүхэн бат байх суурин дээр анапана бясалгалаар самадигаа хөгжүүлж байгаа билээ. Шилан зөв самадитай болоход тусалдаг. 2500 жилийн тэртээ энэтхэг шилаг чухалжилж үздэг багш нар байсан бөгөөд өнөө ч гэсэн энэтхэгт ийм багш нар байгаа билээ. Тэд шилаг сахих нь тийм шаардлагатай биш. Юу дуртайгаа өөрт чинь юу таалагдж байна түүнийг хийцгээ. Гэлээж гисэн та бүхэн бясалгал хийж гайхамшигт баяр баясгалд хүрч чадах болно гэдэг байсан бөгөөд тэдний гол зорилго бол баяр баясгалыг мэдрэх явдал байлаа. Випашна бясалгалын гол зорилго бол тийм биш үлээ. Випашна бясалгалын гол зорилго бол сэтгэлээ ариусгах, сэтгэлийг гүнэлсэн ариусгах явдал юм аа. Энгийн тулд энгийн самадиг биш, харин самма самади буюу зөв самадиг хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Харин зөв самадиг хөгжүүлэхэд зөв шила маш чухал. Зөв самадиг паньяг хөгжүүлэхэд хэрэгтэй. Панья буюу бэлгүүн нь эцсийн зорилго болох гэгэрэл төрөхөд хэрэгтэй байдаг. Тэгэхээр шила бол самадигийн төлөө, самадийн паньягийн төлөө байдаг бөгөөд панья нь вимутти буюу гэгэрэл төргөнө. Эдгээрийг та бүхэн хийж эхэлсэн бөгөөд цаашид гүнзгийрэх тусам шила самади панья гурав нь нэгin нөгөөгөө дэмжин хөгжүүлдэг болохыг харах болно. Энэ нь тулгын 3 чулуу гэсэн үг юм. Хэрвээ аль нэг хөл нь ганхуул тогтож чадахгүй. Тэгэхээр гурвуулаа бат бөх байх хэрэгтэй. Шилан самадиг хөгжүүлж, самадийн паньяг хөгжүүлж байгаа бөгөөд самадийн шила хийгээд паньяд туслах замаар нэгin нөгөөгөө хөгжүүлдэг. Энэ гурав хоорондоо нарийн холбоотой бөгөөд нэгin нөгөөгөө дэмжин хөгжүүлсээр байгаа юм. Шилаг чамд сахих нь сайн хэрэг. Гэхдээ дан ганц шилаг чамд сахиснаар эцсийн зорилго болох төгс гэгэрэл хүрэхгүй билээ. Шилаг сайн сахиж самадиг төгс болгосноор ч гэсэн гэгэрэл хүрч чадахгүй. Энд паньял хэрэгтэй. Сиддхарт Готам хэмээх гэгэрэл хүрсэн энэ хүн хар багнаасаа шила буюу ариун явдал төгс нэгэн байсан гэдэг. Дараа нь самадиг бясалгасан ажээ. Гэргитний амьдралыг орхин маш олон багшаар ном заалгасан гэдэг. Тэр үеийн энэтхэгийн хамгийн өндөр самади болох 8 дахь самадиг төгс эзэмшсэн боловч гэгэрэл төрсөнгүй. Тэрээр өөрийгөө шинжин үзтэл сэтгэлийнхэн гүнд галтуулын лав мэд дарагдсан хэр буртаг Нисванаас одоо хүртэл байгааг олж харжээ. Нисвансын халуун лав хэдий болтол байна. Тэр болтол галтуул хязээч дэлбэрэх аюул хэвээр байгаа билээ. Тэд хязээч хамаагүй гарч иж биднийг эзэмдэн зовлон дунахх нь мэдээж. Иймээс сэтгэлийн гүнд хэр буртаг Нисвансыг үндснээс нь булгадатан авч хаях хэрэгтэй болдог. Ингээд тэрбэр ирлээ цаашин үргэлжлүүлсээр випашна бясалгалыг нээн олсон юм. Энэ бол панья, бурхан богш зөвхөн випашна бясалгалыг бясалгаж өөрийн бэлгүүн паньяг хөгжүүлснээр л гэгэрэл төрж чадсан билээ. Тэгээгүй бол гэгэрх ямар ч боломжгүй байсан юм.
Тэр үед Випашна бясалгал хүмүүн төрлөختнөөс устан алга болсон байлаа. Випашнагийн тухай онлайн сургаал байсан хэдий ч гэсэн Панья буюу бэлгүүнийг хөгжүүлэх арга хүмүүн төрлөختнөөс устан алга болсон байсныг Бурхан багш дахин нээн олж илрүүлсэн билээ. Хотогтын 8 гишүүнд зам үрийн эхний 3 нь Шилад багтаж, дараагийн 3 хэсэг нь Самадид багтаж, үлдсэн хэсэг болох Самма Санкаппо, Самма Дидди хоёр нь Паньягийн бүлэгт багтдаг. Самма Санкаппо гэдэг нь зөв бодол юм. Ийм бясалгалд суухаар ирсэн хүн бүхний ихэнх нь сэтгэлийн өнгөн хэсгийн хэр буртгаас болж сэтгэлийн хямралд ордог. Сэтгэлийн өнгөн хэсгийн хэр буртаг тодорхой саад учруулдаг ч гэсэн бясалгалаа хийсээр л байдаг. Тэгснээр сэтгэл санаа нэлээд доктортой болох боловч сэтгэлийн хэр буртгууд гарч ирсээр л байдаг. Заримдаа уур хилэн, заримдаа үзэн ядал, заримдаа гониглол, заримдаа гутрал, заримдаа хүсэл шунал сэтгэлийг нэзэмддэг. Тэдгээр бодол өөрсдийг нэзэмдэг боловч та чадах чинээгээр амьсгалаа дахин эргэн ажигласаар л байгаа. Нэг өдөр, 2 өдөр, 3 өдөр өнгөрсөний дараа тэдгээр бодлууд ор сурггүй алга болж ингэснээр бодлын хэмнэл өөрчлөгдсөн болохыг та олж мэдсэн баг. Өөрөөр хэлбэл одоо бодол гэдэг маань урдын шигээ өөрийг чинь төдийлөн эзэмдэж чадахгүй болсон байгаа. Мэдээж хэрэг бодол байгаа боловч тэд ихэнх нь номын тухай, энэ бясалгалын тухай бодлууд байдаг. Одоо ихэнх бясалгачид энэ бясалгал гэж юу болох, хэрхэн яаж бясалгах ёстой, энэ бясалгалыг сайн хийхийн тулд яах ёстой болон ямар саад бэрхшээл байдгийг ойлгосон байгаа. Өөрөөр бусдыг хорлох бодол бас харин дээрх бодлууд орж ирсээр л байдаг. Энэ бол Самма Санкаппо юм. Гэхдээ энэ нь Сиддхарт Готамыг гэгэрэл төрүүлсэн тэр Панья хараахан биш үлээ. Бясалгалын талаарх энэ зөв бодлоо түүнийг Випашна бясалгалыг нээн олохоос өмнө мөн түүний үед мөн түүний дараа ч гэсэн энэтхэгийн даянчдын заадаг байсан бясалгалын аргуудад байсан билээ. Үүний үнэн ач тус байгаа нь ойлгомжтой. Зөв бодлын ачаар бясалгач аливааг бүрэн цогцоор нь байгаа байдлаар нь харж чадах бөгөөд үүнийг Самма Дидди буюу зөв ойлголт, зөв үзэл гэдэг. Хурц нарыг түнэр харанхуй үйл, зузаан үйл нөмрлөө гэж бодъё. Та ямар ч гэрэлгээг олж харахгүй. Энэ үйлний хэсэг давхарга ариллаа гэж бодоход хэдийгээр харанхуй үйл хэвээр байгаа ч гэсэн урдын шиг зузаан түнэр харанхуй биш үйл ялыг нэмгэн болно. Хэдийгээр бүх үйл арилаагүй байгаа ч гэсэн урдын шиг харанхуй нөмрөхгүй. Гэрэлгээгээ зурвсан тусаж эхэлдэг. Үүнтэй адил Самма Санкаппо буюу зөв бодол нь маш чухал байдаг. Таны сэтгэл хэлдэг бодол одоо хэр байсаар л байна. Одоохондоо та ямар ч бодолгүй байх тэр шатанд хүрээгүй. Бодол байгаа ч гэсэн дараачийн алхмыг алхуулгааргүй тийм хүчтэй биш болсон. Тэгэхээр дараагийн алхам болох Самма Дидди буюу зөв ойлголт, бодит үннийг байгаагаар нь ойлгох, энэ бол жинхэнэ Панья буюу бэлгүүн билээ. Та бүхэн гэгэрэл хүргэдэг энэ бэлгүүнийг ойлгох замаар эрэм дараатаа явсаар байгаа. Энэхүү бэлгүүнд маань 3 үе шат байдаг. Эхний үе шатыг тэр үеийн хэлээр Сутта Мая Панья, 2 дахь шатыг Жинта Мая Панья, 3 дахь шатыг Бхавна Мая Панья хэмээн нэрлсэн байдаг. Сутта Мая Панья. Та ямар нэгэн юм сонссон, ямар нэгэн юм уншсан зэрэг нь таны биш, өрөөл бусдын бэлгүй юм аа. Хэн нэгэн ухаантан, хэн нэгэн гэгэнтэн хийгээд, хэн нэгэн гэгэрсэн бурхан номын тухай айлдах бөгөөд тэр нь явандаа судар ном болж хувирдаг. Магадгүй та тэр хүмүүсээс өөрөөс нь сонсох юм уу? Аль эсвэл судар номоос уншлаа гэж бодъё. Ихэнхдээ бид бүхэн үнийг айлдсан хүнийг маш ихээр хүндлэн биширдэг учраас шууд хүлээн авдаг. Мөн тэр шаштрын номонд маш их сүсэглэн биширдэг учраас шууд хүлээн авдаг. Энэ нь сайн ач тусыг өгөх болно. Яагаад гэвэл номын тухай хизээж сонсоогүй. Судар ном хизээж уншиж байгаагүй хүмүүс бол насан туршдаа харанхуй хэвээрүүлдэнэ. Ер нь альваа хүн ядахдаа номын талаар сонссон, номын дуу сонссон, түүний талаар
ямар нэгэн зүйл сонссон байх нь үнэхээр чухал. Гэхдээ энэ нь хангалттай биш. Зөвхөн Судда Мая Панья буюу хэн нэгнээс сонссон хаанигтайгээс уншсан бэлгүүнээр та гэгээрэл төрөхгүй. Зовлонгоос гитлэхгүй билээ. Гэхдээ энэ нь маш сайн. Бидэнд сэтгэлийн урам өгч дараагийн алхам тавихад хөдөлдөг учраас үнэхээр ач тустай зүйл. Дараагийн шат бол Чинтамая Панья буюу өрөөнийг тунгаан бодож мэдэх бэлгүй юм а. Хүн бол угаасаа сэтгэн бодох чадвартай амьтан байдаг учраас ямар нэгэн зүйлийг бодож тунгаалгүйгээр хүлээн зөвшөөрдөггүй. Миний сонссон бүхэн, миний уншсан бүхэн үнэхээр учир үндэслэлтэй юм гэж үү? Би үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юу гэж оюун ухааныхаа төвшөнд үргэлж тунгаан боддог. Ийхүү өөрөө тунгаан бодоод энэ бол учир шалтгааны үндэслэлтэй, шинжлэх ухааны үндэслэлтэйг мэдснээр хүлээн авдаг. Энэ бол Паньягийн 2 дахь маш чухал хэрэгтэй шат билээ. Энэ нь танд сэтгэлийн урам өгч дараагийн шат болох Бхавнамая Паньяд хүрэхэд нь тус болдгоороо ач тустай бэлгүй юм а. Бхавнамая Панья гэдэг нь өөрийн тулан мэдэрчгүй бэлгүй юм а. Та энэ л бэлгүүнийг үүсгэснээр шууд гэгэрэл хүрэх боломжтой. Эхний 2 танд туслаж чадах боловч таныг гэгэрэлд хүрэх чадахгүй юм а. Энэ хоёрын тэр үеийн энэтхэгт байсан харин Бурхан багшийн нээлт бол бэлгүүний 3 дахь хэсэг болох Бхавнамая Паньяг хөгжүүлэх аргыг нээн олж илрүүлсэн явдал байсан юм. Тэр үеийн их багш нар та бүхэн өөрсдийгөө хүсэл шунал уур хилэнгээс сангид байлгацгаа. Гадны тосгогтхон бүхэн хуурмаг бөгөөд тэдэнд хүсэн шунвал та нар зовсоор байх болно. Тэгэхээр энэ шунлаас ангижрах тун ингэж чадвал та бүхэн зовлонгоос ангижрах болно хэмээн сургадаг байлаа. Сургаал заавар хангалттай байсан. Гэхдээ энэ бүхнээс яаж ангижрах вэ? Хэрв хэн нэгэн хүн өөрийнхөө туршлага болох Бхавнамая Панья хөгжүүлэх аваас энэ нь боломжтой зүйл болох байсан юм. Бэлгүүний эхний болоод 2 дахь шат нь үнэхээр тустай боловч бас хортоож байж болох талтай. Олончуудаа хорхонол учруулж байсан билээ. Жишээлбэл Судда Мая Паньяг аваад үзье. Бид бүхэн тодорхой нэгэн гэр бүл төрж өссөн, нийгмийн тодорхой хэсэгт хүмүүжсэн учраас ямар нэгэн шашдар ном суда бишиг цэцэглэн биширдэг. Тийм ч учраас бидний сэтгэл хар багаасаа энэ бүх номлол, итгэл бишрэл, гүн ухаан зэрэгт шууд төлөвшсөн байдаг. Тэгснээр бусад бүх шашин хэрэггүй, харин манайх бол хамгийн сайн учраас би хүлээн зөвшөөрдөг хэмээн өөрийнхөө л орчин тойрныг хамгийн зөв хэмээн итгэдэг. Ингээд цааш нь алхах алхам бүрийг хааж орхидог. Манай шашдар номд ингэж гардаг. Манай багш нарын альцсан, манай шашныг үндэслэгчийн альцсан үннийг би хүлээн зөвшөөрдөг. Энэ бол үнэхээр гайхалтай хэмээн эхэд бардамнан өгүүлэх дуртай. Энэ нь яг үнэндээ маш их сайн тутгар болдог юм. Ийм хүмүүс өөрсдийнхөө бодит чанар, бэлгүүний хөгжүүлэхийг огт хийж чаддаггүй бөгөөд альва номлолын цаад учир шалтгааныг ерөөсөө тунгаан бодож үздэггүй. Зарим хүмүүс Судда Мая Паньягаар бүхнийг хүлээн зөвшөөрдөг. Гэлээж хүмүүн бид ямар нэгэн юмны учир шалтгааныг тунгаан боддог онцлогтой учраас энэ үнэн зөв гэж үү, үнийг хүлээн зөвшөөрж болох юм гэж үү хэмээн эргэцүүлж эхлэхэд тухайн гэр бүлийн, нийгмийн, бүлэглэлийн ахмадууд дургуутж эхэлдэг. Чи манай шашдарт итгэхгүй байна гэж үү? Чи манай номын багш нарт сүсгэлэхгүй байна гинэ. Итгэж сүсгэлэхгүй бол яахыг мэдэж байна уу? Чи хойдролдоо там дуунах болно шүү гэдэл нөгөө л тамаа төсөөлөн хэлж сүрдүүлдэг. Үүнээс нөгөө хүн за болийхоо би тамд төрмөөргүй байна. Учир үндэслэлтэй ч бай. Учир үндэслэлгүй ч бай хамаагүй. Би хүлээн зөвшөөрлөө. Яадаг ч байсан там руу л явахгүй юм шүү хэмээн айд сүрсэн хөөрхөн амтан хүлээн зөвшөөрч дагдаг. Ингэсний дараа нөгөө ахмадууд нь нөгөө л аргаараа хэрв чи манай сударт бичсэн зүйлс болон гүн ухаан, ёс заншил, эдгээр бүхий л зүйлийг хүлээн зөвшөөрөх юм бол хойд насандаа диваажинд очих болно хэмээн ухуулдаг. Тэгээд л нөгөө диваажингаа чи тэнд мэдэрхэн бүх чаргалан эдлэх болно. Энэ дэлхийд энэ ертөнцид эдэлж болохооргүй Тэнгэрлэг жаргалыг ч гэсэн эдлэх болно.
Үнэхээр гайхалтай хэмээн магтаж гарна. Үүнийг сонсож гайхсан нэг нь гайхалтай. Үнэхээр тийм байдаг юм бол би бүгдийг нь даган зөвшөөрье. Хүлээн зөвшөөрснөөр л ийм их юмд хүрдэг юм бол би хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөх болно гэдэл шууд хүлээн авдаг. Та хайсандаа ч юм уу, сүсгэлсэндээ ч юм уу, шунлаасаа болж хүлээн зөвшөөрч байгаа нүннийг ухаанаараа тунгаалгүй мухраар хүлээн авч байгаа хэрэг юм а. Хэн нэгэн цаашин ахиж дараагийн алхмыг тавилаач гэсэн энэ нь бас л хүлээс болдог. Тэр нь юу вэ гэвэл хийх хоосноор учир шалтгааныг өгүүлэх, зөвтгөх, маргах явдал юм а. Өөрөөр хэлбэл өөрийнхөө шашныг зөвтгөх олон янзын шалтгааныг бодож олдог. Хуйлч хүн шиг, өмгөөлөгч хүн шиг. Энэ бол зөв, манай шашинд ингэж өгүүлдэг учраас зөв гэж өөрийгөө зөвтгөнө. Энэ мэтээр маргалдаж мэтгэлцээр байгаад тийм ээ, энэ бол хамгийн үнэн. Одоо би бүхнийг мэднэ. Миний үзэж байгаагаар энэ бүхнээс өөр үнэн зүйл үгүй хэмээн өөрийгөө тухайн зүйлд бүрэн итгүүлж орхидог. Ингээд л би бүхнийг мэднэ. Би хамгийн ухаантай хүн. Би гүн ухаан сүсэг бишрэлийн талаар хэдэн ч ном бичиж, манай шашны талаар буруу ойлголттой байгаа хүний ойлголтыг засан залруулах ямар ч илтгэл тавьж чадна хэмээн өөрийгөө улам бүр хөөргөж эхэлдэг. Энэ галзуурал бэлгүүний дараагийн алхамд хөлөгт тавилдаггүй. Хэрв та Баавнамая Панят хөл тавьваас чухам үннийг өөрөө ухаарч эхэлнэ. Альва үннийг өөрөө тулж мэдээгүй цаг тухайн үнэн бол таны хувьд үнэн биш юм. Туйлын үнэнд хүрэхийн тулд хүн бүхэн үнэнийг өөрөө тулж мэдэх хэрэгтэй байдаг. Энэ хүн Сиддхарт Гоутам байр үннийг өөрийнхөө дотоодод ухаарч Баавнамая Панят хөгжүүлж гэгээрэл дүрж Бурхны утгыг олсон билээ. Түүний өөрийнхөө дотоодод хөгжүүлсэн Баавнамая Панят бол нэг л хүний гэгээрэлд хүрэх байсан бөгөөд тэр хүн нь өөр хэн ч биш, зөвхөн Сиддхарт Гоутам байр байсан билээ. Түүний өөрийнх нь бэлгүүнээр гадны хэн ч гэгэрэхгүй, хэн ч гэгээрэл хүрч чадахгүй. Бусад хүмүүс түүний бэлгүүнээс урам зориг, зам чиглэлийг л авч болно. Гэхдээ хувь хүн бүр гэгээрэлд хүрэхийн тулд өөрийн биеэр туулсан Баавнамая Панят буюу өөрийн бэлгүүнийг хөгжүүлэх ёстой байдаг. Зөвхөн энэ л бэлгүүний ачаар уур хилэн, хүсэл шунал, мунхагийн хүлээсэнс гэтэлж чадна. Эхний хоёр биш, зөвхөн энэ л бэлгүүн бүх зовлон арилгах болно. Жишээлбэл ихэд болсон хэн нэгэн хүн хоолны газар оржээ. Ширээнд суугаад хоолны цэсийг хараад гайхалтай. Өнөөдөр ч үнэхээр сайхан хоолтой байгаа юм байна да хэмээн бодонгууд өөрийн эрхгүй шүлсээ залгиж гинэ. Энэ бол нэгдэх үзэгдэл. Ингээд нөгөө хүн хоолоо захиалаад хоол ирэх хооронд хэсэгхэн зуур орчин тойрноо ажин суужээ. Арай дөрөвхөн ирсэн хүмүүс аль хэдийн хоолоо авч ихэд амтрахан идэж байгааг хараад өнөөдрийн хоолж амттай байгаа юм байна да хэмээн бодтол ахаад л шүлс сасгараад иржээ. Энэ бол хоёр дахь үзэгдэл. Дараа нөгөө хүний захиалсан хоол ирж тэрээр хоолоо амтрахан идэж эхэлжээ. Энэ бол гурав дахь үзэгдэл. Эхний үзэгдэл бол Суттамая Панят. Тэр зөвхөн хоолны цэсийг уншсан болохоос хоол амсаагүй байгаа. Хоёр дахь нь Жинтамая Панят. Яагаад гэвэл хоолоо амтрахан идэж байгаа хүмүүсийг хараад зөвхөн гадаад төрхийг нь ажаад харааж тэр хүмүүс хоолндоо маш их дуртай байна. Яагаад гэвэл тэдний нүүр царай үүнийг харуулж байна. Тэгэхээр мэдээж хэрэг хоол маань маш сайхан амттай байж дараа хэмээн дүгнжээ. Гэхдээ тэрээр яг хоолоо өөрөө амтлаагүй байгаа шүү дээ. Харин түүний хоол ирсний дараа тэрээр хоолоо амтрахан идэж эхэлсэн. Энэ бол Баавнамая Панят юм а. Өөр нэгэн жишээ авъя. Нэгэн өвчтөе хүн эмчд үзүүлжээ. Эмч түүнийг үзээд эмийн жор бичиж өгч гин. Нөгөө эмчид маш ихээр итгэдэг байсан болохоор хөл нь газар төрөхгүй шахан баярлсаар гэртээ иржээ. Амнасыг нь хамгаалж байгаа эмчтэй итгэх нь буруу хэрэг биш л дээ. Харамсалтай нь энэ итгэл, сохор сүсэг болон хувирдаг. Нөгөө хүн гэртээ ирээд эмчийнхээ зургийг жаазанд хийж ихэд хүндэтгэн дээр залжээ.
Тэгээд чихэр жимс, амттан, үнэртэн, хүж зэргийг өргөөд гуруунтаа сунан мөргөж залбираад нөгөө эмчийн жор бичсэн цаасаа гаргаж ирээд л нэг төнг өглөө, нэг төнг өдөр, нэг төнг орой хэмээн тасралтгүй давтан ихэд сүсгэлэн уншиж эхэлжээ. Ингэх нь ямар нэгэн ач тустай гэж үү? Үнэхээр солиорл гэхээс аргагүй. Энэ бол нөгөөх л сохор сүсэг бишрэлийн гай юм шүү дээ. Хүн гэдэг амьтан ухаантай амьтан болохоор нөгөө хүн дахин эмч дээр очиод эмчээ та яагаад надад ийм жор бичиж өгсөн юм бэ? Энэ ямар учиртай юм бэ? Энэ надад үнэхээр хэрэгтэй юм гэж үү хэмээн асуухад эмч сонсож бай. Чи ийм өвчтөй. Чиний өвчин шалтгаан нь хэрв чи энэ нэмийг хэрэглэх юм бол өвчний чинь шалтгаан алга болно. Шалтгааныг нь арилгачих юм бол өвчин чинь эдгэрчхэн шүү дээ гэж. Үүнийг сонсоод нөгөө хүн үнэхээр гайхалтай. Би одоо л ойлголоо. Миний эмч үнэхээр гайхалтай. Энэ нэмэн ч гэсэн хэмээн ихэд баясан боджээ. Тэгээд гэртээ эргэн ирж хөршүүдтэйгээ маргалдаж гарлаа. Танаа эмч тэнийг манай эмч үнэхээр ухаантай. Танаа эмчийн бижиж өгсөн юм ямар ч хэрэггүй. Харин манай эмчийн бижиж өгсөн юм үнэхээр гайхалтай хэмээн эмчийнхээ бичсэн юмнээс нэгийг нь хэрэглэхгүй мөртлөө маргалдсаар байлаа. Бид ч гэсэн ийм л юм хийдэг. Ямар ч ариудан гэгэрсэн сууд хүмүүн төрлөختний зовж шаналж байгааг хараад шээлаг архимэл самадыг хөгжүүл, бэлгүүнийг хөгжүүл, тэгснээр л та зовлонгоо сангижрах болно гэж жорыг хүмүүн бидэнд зааж өгдөг. Гэтэл хэнч тэдний айлцсныг дагдаггүй бөгөөд тус тусдаа өөрөө шашныг бий болгож хоорондоо маргахаас биш сургаал номыг нь хэнч амьдралдаа хэрэгжүүлдэггүй. 3 дахь бэлгүүн болох Баавнамая Паня бол номыг амьдрал шууд хэрэгжүүлэх явдал юм. Энэ бол шууд ач тусаа өгдөг өөрийнтэй мэдэрчгүй бодит үнэн юм. Тэгэхээр энэ бие зохицос хийгээд оюун ухааныг хэрхэн яаж шууд бодитоор тулан мэдэх вэ? Сэтгэлийн гүнд тасралтгүй үргэлжлэх сөрөг муу бүхнийг үүсгэж байгаа тэрхүү үннийг яаж шууд тулж мэдрэх вэ? Хэр буртаг бүхэн сэтгэлийн өнгөн хэсэгт гараад ирлээ гэхэд түүний хүчин давталгүй түүнийг хэрхэн яаж зогсоох вэ? Энэ бүхнийг бодитоор тулан мэдэх хэрэгтэй байдаг. Эдгээр нь сэтгэлийн гүнд нуугдаж байдаг болохоор тэднийг шууд тулан мэдэх чадварыг өөртөө л буй болгох хэрэгтэй. Өнгөрсөн 3 өдрийн турш та бүхэн үүнийг л хийж байсан юм шүү дээ. Хэрв та тийм чадварыг өөртөө бий болгохгүй бол та бүхэн випашнаг хийж чадахгүй болно. Хэрв танд харах нүд байхгүй бол та юу ч харж чадахгүй. Мөн түүнчлэн сонсох чадвар бүхий ичих байхгүй бол та юу ч сонсож чадахгүй. Үүнтэй нэгэн адил оюун ухаан болон бие зохицсон харилцан шүтэлцэх үл мэдрэхүй төвшөнд хүрэх чадварыг өөртөө буй болгохгүйгээр та сэтгэлийн гүнд нэвтэрч чадахгүй билээ. Нэгэн жишээг энд өгүүлье. 2 найз гуйлгын амьдардаг байж гинэ. Баян ийш тийшээ явж гуйлгын амьдардаг байлаа. Тэдний нэгэн төрөлхийн сохор ажээ. Нэгэн өдөр хөөрхий сохор найз нь маш ихээр өвдөж халуурч гин. Тэгээд нөгөө найз нь чи энд байж бай. Би явж хоололоод чамд авчирч өгье гэжээ. Нөгөө найз нь хоолгуугаад явж байтал нэгэн айлын эзэгтэй түүнийг ихэд өрөвдөн нэгэн хоол өгчээ. Манай нэтгэгт хэр хэмээх нэгэн сайхан хоол байдаг бөгөөд түүнийг маш сайн чанарын будаа, сүү, хадсан чимс, амттан зэргээр хийдэг. Нөгөө эзэгтэй хүүд ийм хоол өгсөнд хүү маш их баярлаж байсан боловч хоолоо авч явах ямар ч сав байгаагүй болохоор түүнийг найздаа авчирч чадсангүй тэнд нь нийтэд буцаад иржээ. Тэгээд найздаа өнөөдөр хоолгуугаад явж байсан чинь нэгэн сайхан амттаа кэр олдлоо. Харамсалтай надад ямар ч сав байгаагүй болохоор авчирч чадсангүй намайг уучлаарай гэжээ. За яах вэ? Авчраагүй бол тэрэлвэз. Харин кэр гэж юу юм бэ? Чи кэр гэж ямар хоол байдгийг мэддэггүй юм уу? Үгүй би мэдэхгүй. Кэр гэж цагаан сүгээр хийсэн хоол байдаг юм. Цагаан. Хөөе цагаан гэж юу юм бэ? Цагаан гэж хар өнгөний эсрэгийг хэлдэг юм шүү дээ гэв. Хар гэж юу юм бэ? Чи цагаан гэж хар гэж юу байдгийг мэддэггүй яасан сонин амтан бэ?
Би төрөлхөөсөө сохор байсан болохоор цагаан гэж хар гэж юу байдгийг би яаж мэдэх юм бэ гэхэд нөгөө найз наргаа баран эргэн тойрноо харснаа нэгэн цагаан шувуу барьж ирээд хараач цагаан гэж энэ шувуу шиг байдаг юм а гэжээ. Цагаан гэдэг чинь энэ шувуу шиг гинэ хэмээн хөөрхөн амтан хараагүй болохоор шувуу гэж юу байдгийг ч мэдэхгүй шүү дээ. Хөөрхий сохор хүү гараараа шувууг илж үзээд цагаан гэж ямар байдгийг одоо л мэдлээ. Цагаан гэдэг чинь маш зөөлөн юм байна шүү дээ гэжээ. Гэтэл нөгөө найз нь хөөе зөөлөн гэж юу яриад байгаа юм бэ? Энэ чинь цагаан өнгөтэй ямар хамаатай юм бэ гэсэнд чи л өөрөө цагаан гэдэг чинь энэ шувуу шиг гэвэзтэй. Тэгээд би гараараа хөрч үзлээ. Гэтэл энэ шувуу чинь үнэхээр зөөлөн болохоор цагаан өнгө гэдэг чинь маш зөөлөн юм байна гэж бодсон юм гэхэд тэнийгээ би чамд цагаан гэж энэ шувуу шиг гэж хэлснийг чи ерөөсөө ойлгохгүй байна шүү дээ гэжээ. Тэгвэл би дахиад нэг үзээдгийгээд сохор хөө шувууны хошуунаас эхлэн сүүл хүртэл нь тэмтэрч үзээд одоо л ойлголоо. Энэ чинь мөрөө юм байна шүү дээ. Тэгэхээр цагаан гэдэг чинь мөрөө юм байна гэжээ. Тэгэхээр гүн ухааны цэцэрхийлэл хэдий ихээр айлтгаадлаа хизээж өөрийн биеэр үннийг мэдэж үзээгүй байдаг учраас тэдгээр хүмүүсийн хувьд үнэн гэдэг бол үргэлжид мөрөг байх болно. Учир нь тэд үннийг мэдэх чадваргүй байдаг. Тийм ч учраас тэд үнний тухай ийм л хазгаа мөрөө ойлголттой явдаг. Үннийг мэдэх энэ чадвар хамгийн чухал бөгөөд та бүхэн үүнийг хийж байгаа билээ. Хэрв та бүхэн зөвхөн шилэг хөгжүүлээд цааш нь самадыг хөгжүүлэх шат руу ахихгүй бол энэ чадварыг хөгжүүлж чадахгүй. Харин та самадыг хөгжүүлж эхэллээ. Самадыг хөгжүүлэхдээ ямар нэгэн үгтээр нь төсөөллийг оролцуулсан бол мөн л энэ чадвараас ангид үлдэх байлаа. Гэхдээ та бүхэн өөрсдийн бие сэтгэлийн дотоодд оршуунтай харьцан ажиллаж байгаа билээ. Та энэ л өчүүхэн зайд амьсгалаа мэдрэн чухам болж байгаа үннийг мэдэрч байгаа. Амьсгалын шүргэлцхийг мэдхээс гадна өнөөдөр 3 дахь өдрөөс эхэлнэ энэ л гурвалжин зайд ямар нэгэн мэдрэмжийг мэдэрч эхэлсэн. Энэ нь та сэтгэлийнхээ гүн рүү нэвтэрсээр байгааг нь илрэл юм шүү дээ. Сэтгэлийн гүний хэсгийг үл мэдрэхүйд арих гэдэг бөгөөд үнэн дээр энэ нь үл мэдрэх биш өдөр шөнө 24 цагийн турш маш идэвхтэй ажилладаг. Биеийн мэдрэмжтэй өргөлжид холбоотой ажилладаг сэтгэлийн гүний хэсгийг үл мэдрэх буюу unconscious mind гэнэ. Та бүхэн хамрын орчимд мэдрэмж мэдэрч эхэлсэн. Мэдрэмж бол бүхий биеэр сайгүй байгаа. Агшин тутанд ямар нэгэн болж өрнөж л байдаг. Ямар нэгэн зүйл хувиран өрнөж өөрчлөгдөж байгаа. Тэрхүү хувиран өөрчлөлт нь ямар нэгэн мэдрэмжийн байдлаар илэрдэг. Энэ бүхний зөвхөн өнгөрсөн 3 өдрийн турш хийсэн туршлагаараа л мэдэрч болно. Гэхдээ та зөвхөн эхлэлтүүдийн алхам хийсэн бөгөөд харин маргааш бүхий л биеийг тэр чигээрэн ажиглаж мэдрэмжүүдийг мэдрэх болно. Ийхүү бид сэтгэлийн хөнгөн хэсгээс үр дүн нь хураан хоримтлуулсан асар ихэр буртаг дадал зуршил стрессийн давраг агуулгадж буй сэтгэлийн тэр гүн рүү нэвтрэн орж эхэлнэ. Бидний сэтгэл хариу үйлдэл хийх буруу дадал зуршилтай байдаг. Өөрөөр хэлбэл биеийн аль ч хэсэгт тааламжтай мэдрэмж бий боллоо гэхэд сэтгэлийн дадал зуршил түүнд хариу үйлдэл хийж эхэлдэг. Өөрөөр хэлбэл биеийн аль ч хэсэгт тааламжтай мэдрэмж бий боллоо гэхэд сэтгэлийн дадал зуршил түүнд хөсөл шунлын хариу үйлдэл хийж эхэлдэг. Мөн түүнчлэн тааламжгүй мэдрэмж бий боллоо гэхэд эргээдэл дургуутсах хариу үйлдэл хийж эхэлдэг. Тэгэхээр та бүхэн энэ л буруу үйлдэлийн эсрэг явж байгаа билээ. Юм бүхэн хувиран өөрчлөгдөг гэдгийг ойлгох амархан. Юм бүхэн мөн хүсвэлээ. Дурсан бүхэн өгдөг, бүтээсэн бүхэн аяндаа устдаг. Юм бүхэн үргэлжид хувиран өөрчлөгддөг. Энэ бол бидний ухамсараараа ойлгосон ойлголт юм а. Үүнийг та өөрийн биеэр тулж мэдэрч болох юм а. Байгалийн түгээмэл хууль гадна дотноггүй хаасаагүй ижилхэн үйлчилдэг. Гаднах хэсгийг хүлээн зөвшөөрж ажиглах боломжтой. Харин жинхэнэ үнэн өөрөөр хэлбэл биеийн дотоод хэсэгт явагдаж байгаа үйл явцыг боддоор тулж мэдрэхээс өөр аргагүй. Үүнийг л бхавна мая панна гэдэг. Өөрөөр хэлбэл бид альвааг шууд тулж мэдэх ёстой бөгөөд тэгэхгүй бол
зөвхөн ухамсарын ойлголт төдий тус болохгүй билээ. Бурхан багшаас өмнө мөн бурхан багшийн үед бурхан багшаас хойно ч гэсэн ийм сургаал номлодог багш нар байсан боловч зөвхөн сэтгэлийн өнгийн хэсгийн хэмжээнд л бүхнийг сургадаг байсан. Энэ нь өөрийнхөө баавна мая паниг хөгжүүлж байгаа хүмүүс шиг сэтгэлийн гүнд хүрэх боломжгүй байсан юм а. Хэн нэгний амьдрал гай зовлон тохиолдлоо гэж бодъё. Хамгаас хайртай, хамгаас дотн нэг нь өнгөрөхөд түүний цогцсыг оршуулгын газар аваачин чандарлах юм уу аль эсвэл оршуулнаа. Энэ бүхнийг харсан хөөрхий сэтгэлд үнэхээр бүх юм мөнх ус юм да. Төрсөл бол өөхөх бөгөөд хэнж өөхөхгүй үлдэж чадахгүй. Би ч гэсэн нэг өдөр өөхнэ. Тэгээд л миний шарилыг хаа нэгтээ оршуулгын газар аваачиж оршуулах юм уу аль эсвэл чандрална. Нэгэнт л ийм юм чинь эд хөрөнгөн чунаж өрөөл бусадтай хэрэлдэж судалдахын хэрэг гэж юу байна. Аянда бүх юмыг орхин ийм бие ч гэсэн орхин шүдэ хэмээн ихэд тунгаан боддог. Гэлээжин нь хэдий их уддаг билээ да. Оршуулгын газраас хэдхэн алхам холдонгууд дахиад л би миний хэмээх галзуурлаа хэлдэг. Иймээс сэтгэлийн өнгөн хэсгийн ойлголт ямар ч үр дүнгүй байдаг. Иймэрхүү номын ярилцлагад ирсэн хүмүүс энэ шунал гэж яасан муухай юм болохыг одоо л ойлголоо. Энэ ч л зовлон юм байна шүү дээ. Хэдий ихээр шунан төдий ч зовон шаналхал болно. Энэ минийх гэдэг чинь үнэхээр их зовлон байдаг юм байна гэцгэх боловч ярилцлага дууссаны дараа эндээс гарангуутаа хөөе миний гутал хаана байна? Хэн миний гутлыг авчих вэ? Өчигдөрхөн авсан шинхэн гутал юмсан. Хайран гутал хэн авчихдаг байна хэмээн ордуу тавьж гардаг. Ингээд л миний хэмээн уйлан тэмцэж эхэлдэг. Тэгэхээр сэтгэлийн өнгөн хэсгийн ойлголт бол үнэхээр ач тусгүй. Бүхнийг өөрийн биеэрээ тулж мэдрэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь маш хэцүү. Сэтгэлийн өнгөн хэсэгт ойлгох нь сүсэг бишрэлийн хэмжээнд хүлээн зөвшөөрөх нь маш амархан. Өөрийн биеэр тулж мэдрэх чадваргүй бол альва юмныг өөрийн биеэр туулж мэдрэх үнэхээр хэцүү. Альва зүйлийг гаднаас нь харахад арай өөр байдаг бөгөөд түүнийг бодитоор тулан мэдэрч ойлгох хэрэгтэй. Жишээ нь та шөнө унтахдаа ла асаагаад унтлаа гэж бодъё. Маргааш өглөө сэргээд нөгөө ла хэвээр асаж байгаа. Түүнийг харсан та өчигдөр орой асаасан ла одоо ч гэсэн хэвээрээ асаж байна гэж боддог. Гэхдээ өчигдрийн асаасан ла яаж хэвээрээ байх вэ? Агшин тутам дөл үүсэж, агшин тутам дөл устан алга болж байгаа. Энэ үйл явц агшин тутам өрнөж ямар нэгэн завсарлага байдаггүй. Энэ бүхэн тасралтгүй явагдаж байдаг учраас нөгөөх л гэрлэх сэтгэлийг төрүүлж байгаа юм а. Мөн чидэнгийн зүг 2 удаа хоруугаараа заалаа гэгээд нөгөөх л чидэн рүү зааж байна гэж боддог. Үнэндээ бол яаж нэг адил гэрэл байх вүлээ дээ? Хэрв нэг адил гэрэл байгаа бол сарын төгсгөл бид яагаад гэрлийн мөнгө төлдөг вүлээ дээ? Энэ чидэн, энэ унтраалга, энэ залгуур би бүгдийг нь худалдаж авсан. Тэгээд одоо яалаа гэж мөнгө төлөх юм бэ гэж болохгүй шүү дээ. Цахилгаан станцийнх нь гэрлийн мөнгө төлөхийг шаардах нь зөв. Тэд цахилгааныг үүсгэсэн цахилгаан шугамар дамжин ирдэг. Цахилгаан гэрэл маш хурдтай байдаг учраас бидэнд нөгөөх л гэрэл байгаа юм шиг санагддаг. Үнэн дээр цахилгааны энерги нь маш хурдтай үүсэн буй болж устан алга болсоор байдаг. Өөр бас нэгэн жишээ та өглөө эртлэн голоо талж нөгөө эрэгт гарлаа гэж бодъё. Тэнд өдөржин ажиллаад орой буцаад голын нөгөө эрэг дээр гарлаа. Гэтэл энэ удаад гарахдаа өглөө гадалсан тэр голоо л гаталлаа гэсэн сэтгэлд ордог. Яаж нэгэн адил гол байх вүлээ да? Мөн түүнчлэн голын усанд шумблаа гэж бодъё. Нэг удаа шумбаад гараад ирлээ. 2 дахь удаага, 3 дахь удаага, 4 дахь удаага шумбаад гараад ирлээ. Гэтэл та 4 дахь удаага нэг л голд шумблаа гэж боддог. Яаж нөгөөх л гол байх вүлээ да? Ус тасралтгүй урсаж байгаа. Эхний удаа шумбаад гараад ирэхэд төрүүжийн ус тэр чигээр нэгч тусал өдөлгүй яваад өгсөн байгаа шүү дээ. Та 2 дахь, 3 дахь удаага ч гэсэн шал өөр усанд, шал өөр голд шумбсан. Өглөө гатлаад орой буцаад ирэхэд тань шал өөр гол болсон байдаг. Гэтэл мөн л нөгөө гол, нөгөө гэрэл гэсэн сэтгэлдээ байдаг. Энэ төөрөглөөс яаж салах вэ? Бидний мэдрүүхэн эрхт нь тодорхой хэмжээний чадвартай байдаг. Жишээлбэл таны нүд дүрс өнгөмтийг харж чаддаг. Гэхдээ тодорхой хязгаартай байдаг. Лааны дөл дахин үүсэн устж байдаг.
Хэрэв та түүнийг маш анхааралтай ажиглан харвал үүсэн устж байна гэдгийг нь мэдэж болно. Харин цахилгаан гэрлийн тухайд бол маш хурдтай үүсэн устж байдаг болохоор таны нүд түүнийг харж чадахгүй. Харин голын урсгалыг хараад урсаад өнгөрлөө гэж ойлгож болно. Та анхааралтай ажиглавал нэг шумбад гараад ирлээ гэхэд шал өөр шин гол болсон байхныг та анзаарч болно. Голыг хувиран өөрчлөгдөж буй гэдгийг мэдлээ гэхэд энэ голд шумбагч өөрөө ч гэсэн хэрхэн яаж өөрчлөгдөж байгаагаа ойлгох вэ? Эхний удаа, хоёр дахь удаа, мөн гурав дахь удаага шумбаж байгаа хүн нэг хүн биш гэдгийг ойлгох нь тун амаргүй. Бид бүхэнд үүнийг мэдрэх чадвар тун бага байгаа. Випашна бяцлал хийж үзээгүй хүн бол хагасгийн өмнө ярьж эхэлсэн нөгөө гоёнко одоо энд сууж байна л гэж боддог. Мөн түүнчлэн өчигдрийн гоёнко хэвээрээ. Нэг жилийн өмнөх гоёнко хэвээрээ гэх мэтчлэн 10 жил, 50 жил, 60 жил, 67 жил, 80 жилийн өмнөх гоёнко хэвээрээ байна шүү дээ гэж боддог. Яг үнэндээ бол агшин тудам нэгэн гоёнко төрж өөр нэгэн гоёнко төрөл авч байдаг. Бидний бүхий л бие зохицос маань маш хурдтай үүсэн буу болж, устдан алга болж байгаа өчүүхэн жижиг эдэсүүдээс бүрдсэн байдаг. Энэхүү хурд нь л биднийг төрөгдүүлж байгаа юм. Шинжлэх ухааны эрдэмтдийн хэлснээр энэхүү үннийг хүлээн зөвшөөрлөж хэлсэн чухам үннийг ойлгоход маш хэцүү байдаг. Бүхий л материалын ертөнд төр чигээрээ ямар ч хатуу хөдөө биш, зөвхөн долгион байдаг. Шинжлэх ухааны эрдэмтэд ч гэсэн үнийг баталдаг. Мөн гэгэрсэн Будда ч гэсэн бүхий л материалын ертөнц хатуу хөдөө биш, зөвхөн долгионы урсгал хэмээн айлдсан байдаг. Бие зохицос болон оюун санаа зөвхөн долгионы урсгал. Энэ бүхний зөвхөн хүлээн зөвшөөрөх биш. Бид өөрсдийн биеэр илтээр онох хэрэгтэй. Төгс гэгэрэл хүрсэн бурхан багш үүнийг өөрийн биеэр илтээр онсон юм. Тэгэхээр агшин тутам маш хурдтайгаар хувиран өөрчлөгдөж байна гэдгийг бид бүхэн туршлагаараа мэдэх нь чухал байгаа юм. Дөнгөж төрсөн хүүхэд маш хөрхөн булбараа зөөлөн арьстай байдаг. 10 жилийн дараа харахад маш ихээр өөрчлөгдсөн байгаа. Мөн 20 жилийн дараа харахад үнэхээр танигдахын аргагүй өөрчлөгдсөн байгаа. Мөн түүнчлэн 30, 40, 60, 80 жилийн дараа гэхэд үнэхээр итгэмээргүй. Нөгөө хөөрхөн хүүхэд яаж юм болдог байна гэмээр гайхмаар. Хэн нэгэн бурхан сагвч түүний биеийг ичидийн хүчээр ин өөрчлөөгүй. Агшин тутам хувиран өөрчлөгдөж, устун үгүй болж, үүсэн буй болсоор ийм байдалд хүрсэн. Энэ бол байгалийн зам ёс. Энэ бүхнийг зөвхөн ухамсараараа болон сүсэг бишрлээрээ хүлээн зөвшөөрөх нь ямар ч тусгүй. Хэрв хүлээн зөвшөөрлөө гэхэд зөвхөн өөрийгөө түр зуур хуурж тайвшруулж байгаа хэрэг. Харин энэ бүхнийг илтээр ойлгож хичээн ажиглаж эхлэвэл үнэхээр их өөрчлөлтийг та мэдрэх бөгөөд та бүхний яг одоо хийж байгаа зүйл бол энэ юм аа. Хэдийгээр маш бага өчүүхэн алхамжлсан урд тань урт зам байгааг санах хэрэгтэй. Бие зохицос болон оюун санаа эдгээрийн хоорондох харьцааг мэдхийн тулд бид бүхэн сэтгэлийн гүнд хүрч шинжлэн үзэх хэрэгтэй. Ингэж чадсанараар тэрээр гэгэрэл төрсөн юм. Бурхан багш үннийг задлан шинжлэн явсаар бие зохицсын туйлын үнэн, сэтгэл уяаны туйлын үнэн, сэтгэл дүүсэх номын туйлын үнэнд хүрсэн бөгөөд түүнээс цаашлан хайлж бие сэтгэлийн чанад дах туйлын үнэнд хүрч чадсан юм аа. Тэгэхээр энэ бие зохицос гэж юу вэ? Тэрээр бие зохицыг задлан шинжилсээр биеийн жижиг эдэсийн атом молекулын түвшинд хүрч түүнийг калапа хэмээн нэрлэжээ. Калапа гэдэг нь дахин цааш хуурхааргүй, хуваагдахааргүй, өчүүхэн жижиг материалын хэсэг гэсэн үг юм аа. Үүнийгээ тэрээр ашта калапа хэмээн нэрлсэн байдаг. Ашта гэдэг нь 8 гэсэн үг аа. Тэгэхээр ашта калапа гэдэг нь цаашид дахин хуваагдахааргүй, ямагт хамт байх 8 зүйлийн нэгдэл гэсэн үг юм аа. Энийн шороо, ус, гал, хий зэрэг 4 үндсэн мах битгийгээд тэдгээрийн тус бүрийн шинж чанарыг агуулсан 8 зүйлийн бүрдэл гэсэн үг юм аа. Шинж чанарууд нь маш чухал бөгөөд тэднийг мэдэрч болдог. Тийм шатанд хүрснээр сэтгэлээч гэсэн ойлгоход амархан болдог. Энэ бол сэтгэлийн туйлын үнэн. Энэ бол сэтгэл дүүсэх номын туйлын үнэн хэмээн илтээр харах боломжтой. Ингэснээр бие зохицос болон оюун ухаан гэж юу болохыг ойлгоно. Бидний бие зохицсон үнэн бүрдэл болсон эдгээр атом молекулууд нь маш хурдтай үүсэж устж байдаг.
Үүнийг бурхан багш би хуруугаа инждэх нүдэ цавчих тэрхэн агшинд энхүү өчүүхэн жижиг атом молекулууд олон саяудаа, олон тэрбумуудаа үүсэн устдах хэмээн айлдсан байдаг. Барууны эрдэмтэд ч гэсэн нэгэн адил дүгнэлтэнд хүрсэн байдаг. Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес мужийн Берклигийн их сургуулийн нэгэн профессор атом молекулууд хэрхэн яаж ажилдаг болохыг судалсан байдаг. 19-р зууны сүүлчээр барууны эрдэмтэд материалын ертөнцид ямар ч хатуу хөтүү юмгүй зөвхөн атом молекулуудад тогтдог болохыг олж нээжээ. Барууны нэгэн эрдэмтэн 1 секундын дотор атом молекул хэдэн удаан үүсэн устдыг мэдхийг хүсэж байшаа. Зорьсондоо хүрэхийн тулд тэрээр нэгэн төхөөрөмжийн зохион бүтээж түүнийг хөөсөн танхим хэмээн маш оновчтой нэрлсэн байдаг. Үнэхээр хөөс шиг устдын үгүй болж үүсэн алга болж байдаг шүү дээ. Тэрээр энэхүү төхөөрөмжийнхээ тусламжтайгаар тэр атомын өчүүхэн жижиг хэсгүүд нь 1 секундэд 10-ын дараа 22 дэх тавьсантай тэнцүү удаа үүсэн устдаж устдан алга болдгийг нээсэн байдаг. Гэтэл хэдэн зууны тэртээ бурхан багш хуруугаа инждэх, нүдэ цавчих, энхэн агшинд хэдэн саяудаа, хэдэн тэрбумуудаа үүсэн буй болж устдан алга болдог хэмээсэнтэй энэ эрдэмтний хийсэн дүгнэлт ижил байгаа боловч энэ дүгнэлтэнд хүрсэн энэ хоёр хүний хооронд хичнээн их ялгаа байна вэ? Америкийн нэгдсэн улсын Берклигийн их сургуулийн хэдэн оюутан энэтхэг дэрж энэ бясалгалд суугаад тэр профессорын тухай олж мэдсэн юм а. Тэр профессор маш алдартай эрдэмтэн төдийгүй Нобелийн шагналтан байлаа. Нобелийн шагнал гэдэг хүн бүхний мэддэггүй зүйлийг шинээр олж нээсэн хүнд өгдөг шагнал юм. Энэ бясалгалд суусан Америк оюутнууд гэгэрсэн бурхантай адил зүйлийг нээсэн тэр хүнтэй очиж уулзсан билээ. Гэтэл тэр хүн сэтгэлийн их дарамт зовёртой нэгэн болохыг олж харсан байна. Тэр хүн яагаад өөрийнхөө зовлон шаналлаас ангижирч чадсангүй вэ? Яагаад гэвэл түүнд Бхавна Мая Панья байхгүй шүү дээ. Тэрээр энэхүү нээлтийг өөрөө биш, өөрийнхөө бүтээсэн тэр төхөөрөмжөнд маш их итгэдэг байсан учраас нээсэн нээлтэндээ итгэлтэй байлаа. Гэтэл бурхан багш ямар нэгэн төхөөрөмж хэрэглэлгүй. Зөвхөн өөрийн биеэр илтээр мэдэрч бүх зовлон шаналлаасаа ангиж ирсэн юм а. Туршлагаараа олж мэдсэн үнэн хичнээн ач тустай байдгийг үнээс харж болно. Бие зохицос болон оюун ухаан хоёрын хоорондох харилцааны талаар ойлгохыг хичээн оролдох нь бидний сонирхол мөрөөдлийг биелүүлэх гэж байгаа асуудал биш юм. Энэ бүхний гол зорилго бол бид муухайгийнхаа улмаас эрхэм сэтгэлийнхээ гүнд хэр буртгийг үүсгэн төлжүүлж байдгийг сэтгэлийн гүнд нь хөрч ойлгон түүнээс бүрмөсөн гítэлж зовлонгоос огоод салах явдал юм. Бид бүхний анхны мэдэрч байгаа үнэн бол ховролд өөрчлөлт юм. Агшин тутам энэ бүхэн ховрон өөрчлөгдсөөр байгаа. Бүхэл бие цогцос болон оюун санаа тасралтгүй хөрөн өөрчлөгдөж байгааг боддоор мэдэрч байна. Ийхүү цаашлан задлан шинжилсээр бүхий л бие цогцос болон оюун ухаан энэ бол бид зүйл энэ цаашид энэ хэвээр байх болно гэхээр юу ч олдохгүй юм а. Хэрвээ хэзээч хөрөн өөрчлөгдөхгүй бид зүйл байгаа бол зэдхий дэ хэмээн та ажиглан харсаар бай. Энэ бол Бхавна Мая Паньягийн үүрэг юм. Аницча мөн хүс гэдгийг бид оюун ухааныхаа өнгөн хэсэгт биш, сүсэг бишрлийнхээ хэмжээнд биш, боддоор ховрон өөрчлөгдөж байгааг биетээр тулан мэдрэх хэрэгтэй. Магадгүй та бүхэн ихэнх үед миний энэ биеийн доторх яс мах зэрэг нь үнэхээр бодиттой юм байна гэж бодохоор тохиолдол гарсан байх. Тэгээд ч мэдэрч байгаа юм бүхэн даралт, хүндрэлт, багтрал, халуун, өвдөл зэрэг байх бөгөөд энэ нь биет бодиттой мэт санагдах явдал бий. Энэ бүхний хамрын хөндөө орчмын энэ хэсэгт газардаж гисэн мэдэрч болох бөгөөд биеийн бусад хэсгийг маргааш мэдрэх болно. Мэдрэмж бүрийг ямагт бодтойгоор ажиглаж чадахгүй байгаа ч гэсэн ямагт бодтойгоор ажиглахыг хичээсээр байгаарай. Ингэж сурахад мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Та хэсэгхэн агшиндаж болов үннийг бодтойгоор ажигласан бөгөөд тийхүү бодтойгоор ажиглах үед сэтгэл тань улам хурц болохыг та олж мэдсэн байх. Сэтгэл нарийн хурц болох тусам илүү үннийг мэдэрч эхэлдэг. Та бүхий л бие зогсос болон оюун санаа үүсэн устдах долгионоос өөр юу ч биш болохыг мэдрэх хүртэл би бодиттой гэхэр зүйлийг нэвтлэн задлсаар нарийн үннийг бодитоор мэдэрсээр байх болно.
хөөс шиг зүйлс үүсэн буй болж, устан алга болж, долгионууд үүсэн буй болж, устан алга болох гэх мэт тасралтгүй урсгалыг мэдэрснээр та мөнхийн үннийг мэдрэх болно. Энэ бол оюун ухааны цэцэрхийлэл болон сүсэг бишрэлийн тоглоом биш юм аа. Энэ нь таны биед тасралтгүй үүсэн устдах хувирлыг бодитоор тулж мэдэрч байгаа бодит үнэ юм. Ингэснээр төөрөгдөл үгүй болно. Юуны төөрөгдөл вэ гэхээр энэхүү бие зохицос болон оюун ухаан хийгээд энэ хоёрын харилцаа холбооны төлөөх хүсэл шунлын төөрөгдөл юм аа. Мөнх ус хуримтгай зүйлд юунд нь хүсэж, юунд нь дургуутсан хэлгэндэг вэ? Биед мэдрэгдэх бүхий л мэдрэмжийн зүг тэг шамуулан байж, тэдгэрийг юу ч хийлгүйгээр хэрхэн ажиглахыг энэ бэлсгэл та бүхэнд заан сургах болно. Сэтгэлийн дадал зуршил бол хариу үйлдэл байсан юм. Бидний биед ямар нэгэн тааламжтай болон тааламжгүй мэдрэмж үүслэ гэхэд түүний хариуд хүсэл шунал, уур хилэнг үүсгэнэ. Ингэснээр сэтгэлийн тэнцвэрээ алддаг. Одоо мөнх ус хэмээх аниччагийн бэлгүүнийг дуршилгынхаа хэмжээнд улам бүр тодорхой ойлгож эхэлнэ. Бүх юм хувиран өөрчлөгдөж байна гэх аничча хэмээх бэлгүүний хэсгийг хөгжүүлснээр бэлгүүний хоёр дахь хэсэг болох дукка буюу зовлон ойлгох бэлгүүнд хүрнэ. Бясалгал хийж эхлэнгүүтээ та энгийн барагтай мэдрэмжүүдийг мэдэрч эхэлсэн. Хөндрөх, хатуурах, өвдөх энэ бүх мэдрэмжүүд нь зовлонтой илт байдаг. Та тэр бүхнийг холдуулахыг хүсвж тэд байсаар л байгаа. Гэхдээ та бүхний хэдий хэцүү бэрхшээлтэй байсан ч гэсэн зөвхөн ажиглахыг л заан сургаж байгаа билээ. Зарим бясалгагчид заримдаа 7, 8, 9, бүр 10 дахь өдрөө заримдаа 2-3 удаа бясалгалт суусныхаа дараа бүх биеэрээ нарийн мэдрэмжийг мэдэрч ямар ч бүдүүн бараг мэдрэмжгүй болох тийм шатанд хүрдэг. Бүхэл биеэр зөвхөн нарийн энергийн урсгад энэ нь маш тааламжтай санагдаж аяа гайхамшигтай. Энэ ч л гэгэрэл юм байна. Энэ л надад хэрэгтэй байсан юм. Одоо би зорьсондоо хүрлээ хэмээн ихэд баясдаг. Энэ ч гэсэн мөнх ус хувиран өөрчлөгдөг гэдгийг умартан ихэнх бясалгагчид түүний зүг маш их шунаж би хүрх ёстой юмдаа хүрчлээ хэмээн дуу алддаг. Өглөө нь бүхий л биеэр зөвхөн энергийн урсгал байсан бол өдөөс хойш энэ хувиран өөрчлөгдөж энэ тэнд өвдөлт, хүндрэл гэх мэтийг мэдэрч болно. Тэгэнгүүт багштайгаа уулзаж үнэхээр гайхалтай. Өглөөний бясалгал үнэхээр гайхалтай байсан. Харин одоо болохоо байчлаа хэмээн гомдолдог. Мөнх ус зүйлд хэтэрхий их дурлсан учраас та ийм зүйлтэй учирч байгаа юм. Танд зөвхөн таагүй мэдрэмжүүд нь зовлон үүсгдэг бус. Харин сэтгэлд үүссэн хүслийн улмаас таатай мэдрэмжиж гэсэн зовлон авчирдаг гэдэг нь тодорхой болно. Бүхий л хүсэл шунал дотроо зовлон агуулж байдаг. Хүссэн бүхэн мөнх ус учраас хүссэн л бол зовх нь мэдээж. Дукка буюу зовлон гэдэг нь зөвхөн өвчин мэд, энгийн мэдрэмж төдийгүй таатай сайхан мэдрэмжиж гэсэн дотроо зовлон агуулж байдаг гэдгийг ойлгуулах юм аа. Үүний дараа панья буюу бэлгүүний 3 дахь хэсэг болох анаттаг ойлгох бэлгүүн өснө. Анатта гэдэг нь би гэж юм үгүй, миний гэх юм үгүй гэсэн утгатай. Бидэнд би гэдэг юм байгаа юм шиг, миний гэдэг юм байгаа юм шиг санагддаг. Үнэнийг энгийнээс нь нарийн лөө дуршилгаараа тулж мэдрэх үед би гэж чухам юу болох нь тодорхой болдог. Та бүхэн өөрийнхөө бүхий л бие цогцос, оюун ухаан болон энэ хоёрын хоорондын бүхий л талбарыг шинжилэн үзэж бүх юм үүсэн устдах, долгион, атом, молекул гэдгийг харуулна. Энэ өчүүхэн атом би гэж үү, энэ атом минийх гэж үү, эдгээр атом молекулууд ч үүсэн устдаж алга болсноор би үгүй болж, минийх үгүй болох нь тэр гэж үү. Үнэндээ бид бусдад харьцахын тулд би, миний, чиний гэдэг үгүүдийг хэрэглэдэг билээ. Тэгэхээр үнэндээ би гэх, миний гэх үнэн огт байдаггүй юм. Гэхдээ бид эдгээр үгсийг хэрэглэх хэрэгтэй. Ямар энэ хөөс тэр хөөстэй ярьж байна гэлтэй биш үү? Тэгэхээр би, миний, чиний гэх мэтийн эдгээр үгсийг хэрэглэх хэрэгтэй. Энэ бүхэн өнгөц үнэн бөгөөд бодит үнэн бол зөвхөн долгио юм аа. Зөвхөн долгионы урсгал хөөс юм. Энэ бол анатта. Хэр үнэхээр би, миний гэх зүйл үнэхээр байдаг юм бол
тодорхойд ингэхээр зүйл байх ёстой. Нас нэлээд дахиж 40 орчим настай болох үед бууралдаж эхэлсэн үсээ хараад би хөгшөрч байна шүү дээ хэмээн дуугалдан өгүүлээд дэлгүүрээс үсний будаг авчирч үсээ бодоод би залуугаараа байна хэмээн өөрийгөө тайвшруулна. Бид бүхэн өөрийгөө болон бусдыг ингэж хуурч чадна. Гэхдээ байгалийн зам ёсыг хэрхэн яаж хуурах билээ дээ? Хинч байлаа гэсэн бууралдаж хөгшөрч үхдэг. Агшин тутамд мөхөж байдаг. Агшин тутамд үхэж байдаг. Хэрв та бие зогсоо удирдах чаддаг бол биеэ хөгшрүүлэхгүй үргэлжид залуу байлгаж чадах байлаа. Гэхдээ харамсалтай та юу ч хийж чаддаггүй. Агшин тутам хөгшрөх тусам улам мэхээр шаналдаг. Жишээлбэл хэн нэгэн хүн 20 нас хүрч төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэгээд л хүн бүхэн төрсөн өдрийн мэнд хүргэе хэмээн бөөн баяр хөөр болцгоно. Хөөрхөн амьтан өхөлдөө 20 жил ойрцсноо мэддэггүй нь үнэхээр харамсалтай. Гэхдээ төрсөн өдөр ирэх болгонд би өхөлд 1 насаар ойртлоо хэмээн уйлан хайлгээгүй юм аа. Ариун ном хэнийгч уйлан хайлгахад сургадаггүй. Та бүхэн үннийг ойлгож энэ бол үнэн. Энэ хэмжээний хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн бүхэн надад хамаагүй. Харин үлдсэн цаг хугацааг зөвөр ашиглая. Үлдсэн хугацааг хэрхэн яаж зөвөр ашиглах вүлээ хэмээн бодох хэрэгтэй. Энэ бол бэлгүй юм аа. Ийхүү анатта тодорхой болж агшин бүр ховрон өөрчлөгдөх анитча болон дукка буюу зовлон ойлгомжтой болно. Өөрөөр хэлбэл та жинхэнэ бэлгүүнийг хөгжүүлж эхэллээ гэсэн үг юм аа. Ингэснээр та алхмаар гэгэрлийн зүг ойртож эхлэх юм. Мөн таны өдөр тутмын амьдрал болон хүмүүстэй харьцах харьцаанд энэхүү бэлгүүн ач тусаа өгч эхэлнэ. Өдөр тутмын амьдрал, өдөр тутам тохиолдох үйл явц зэрэг нь өнгөц үнэн юм. Та энэ л өдөр тутмын үнэнтэй харьцан ажиллах ёстой. Тухайлбал энэ хан бол зүгээр нэг атом молекулын богинорл. Энэ миний хөлж исэн атом молекулын богинорл. Хэрэг би энийг өшөглөвл миний хөл цаана нефт гарчихна гэж туйлширч болохгүй. Хэрэг та тэгвэл хөлөө хугалж мэднэ. Тэгэхээр энгийн өнгөц үнний хувьд хан гэдэг нь хатуу бит зүйл. Харин туйлын үнэн бол зөвхөн долгио юм. Энэ хан ч гэсэн зөвхөн долгио юм. Та түүний төлөө ямар ч хүсэл тачаал үүсэхгүй. Иймэрхүү нөхцөл та энгийн бүдүүн бараг үннээс өөр бусад үннийг хэрхэн ажиглахыг сурч болно. Өөрөөр хэлбэл бүдүүн бараг үнэн байлаа гэхэд түүнийг задлан шинжил нэтэлсээр туйлын үннийг олж болно гэсэн үг юм аа. Үннийг ойлгох бэлгүүнгүй хүн эмэгтэй хүнийг хараад үнэхээр хөөрхөн царайлаг хүүхэн гэх бодолд орно. Түүнчлэн эмэгтэй хүн үннийг харах бэлгүүнгүйгээр эрэгтэй хүнийг харахдаа царайлаг залуу гэх бодол төрүүлдэг. Ариун номын замаар ахих тусам та ийм хөөрхөн, ийм царайлаг гэж ойлгож байгаа зүйлийг задлан шинжилж үнэн бодод юу болохыг ойлгож мэдхийг хичээдэг. Жишээлбэл бидний энэхүү царайлаг гэж үзэж байгаа энэ биеийг шинжин үзье. Толгооноос эхлэе. Бидний энэ үс үнэхээр үзэсгэлэнтэй сайхан юм гэж үү? Үүнийг хаажлаад үзье л да. Та шууд л шийдэхийг хүслэн болох байх. Жишээлбэл хэн нэгэн хөөрхөн эмэгтэй өглөөний цай бэлдэж байтал үснээс нэгэн ширхэг үс цайнд нь усныг мэдэлгүй. Нөхөрдөө өгөхөд нөхөр нь үс бохир үс хэмээн "Өө чи миний өглөөний цайг бузралчихлаа" гэдэл бохимдож эхэллээ. Юуныхан бохир үс гэж өдөржин шүнжин сайхан үс хэмээн магтаад байдаг байсан биш үү? Тэр гоё үс чинь чиний гоё цайтай нийлчихэд байхад юундаа ойрлоод байгаа юм бэ? Идэж гэмээр. Үнэн дээр энэхүү гоё хөөрхөн гэдэг ойлголт нь нэгдэн нийлсэн үед л төрдөг бөгөөд сальж сарнингууд тэр ойлголт алга болно. Тэгэд үснээс цаашлан өөр бас юу шинжлэн үзэх вэ? Шүдний тухай үнэхээр гайхалтай, үнэхээр гоё, сувдан цагаан шүд хэмээн ихэд магтан байдаг. Нэг удаа тэрхүү өнөд сувд мэт шүд нь унчглаа гэж бодъё. Тэгвэл та түүнийг өнөд зүйл хадгалдаг сефэнтэй хадгалах уу? Харин цааш нь хаяа. Муу ясны хэлтэрхий гэж орилох биз. Энэ шүд нэгдэн нийлсэн үедээ л сууд мэт харагдаж байснаа унгууд хомхоо яс мэт санагдана. Цааш нь дахиад шинжлэн үзье. Хөөх, энэ үнэхээр гоё хумс шүү. Үнэхээр сайхан боджээ. Арьс болон хувцсныхаа өнгөтөө гайхалтай сайхан зөгцсөн байна. Яасан сайхан юм бэ? Яасан гайхалтай вэ гэцгээдэг. Энд ч гэсэн урдын адил хөөрхөн эмэгтэй нөхөртөө бэлдсэн хоолндоо санамсаргүй хумс унасныг мэдэлгүй авч ирэхэд нь нөхөр нь түүнийг олж хараад хумс, бохир хумс гэж орилжээ. Юуных нь бохир гэж
Сайхан будаж анзалсан хомс, гоё амтал бэлдсэн хоол, энэ хоёр нийлээд хоёр дахин гоё болох юм биш үү? Идээч наадхаа гэмээр. Гоё сайхан гэж юу юм бэ? Нэг бясалгаж над дээр ирээд та ийм юм битгий яриа л да. Манай барууныхан гоё хөөрхөн гэж юу хэлдэг болохыг та мэдгүй гэхэд тэгээд юу хэлдэг юм бэ гэж би асуулаа. Манай баруунд гоо үсгэлэн 16-ны 1-тэй харьцах энэ чиг хэмжээний гүн арсыг хэлдэг. Энэ арс үнэхээр сайхан байдаг юм а гэлээ. Үнэхээр тийм сайхан юм байдаг бол хэсэгхнийг нь хутгаа зүсэж аваад ямар хөө болохыг нь харъя л да. Авангуутал өдөр түргэн шитхийн хөслөн болох үстэй. Тэгвэл бидний бие дотор гоё сайхан гэх юм байна уу? Үнэхээр гоё сайхан зүйл байдаг юм бол аль нэг нөхцөөр гоё сайхан зүйл гараад ирэх байсан биз? Бидний бие цогцсын аль нөхцөөр гоё сайхан зүйл гадагшилдаг билээ та. Байгаль их биднийг үнэхээр өршөөнтэй тэгсэн юм. Хэрв тэгээгүйсэн бол бидний дотор байгаа нь гаднаа байж, гаднаа байгаа нь дотроо байсан бол яах байсан бол янз бүрийн аратан шувуу ногтоос энэ бие хамгаалах хэцүү асуудал өрнөх байлаа. Амьдрал тэр чигээрээ аимшиг болох байлаа. Тэгэхээр үнэхээр гоё юм байна уу? Ариун ном Дhamma биднийг чи юм уу бохир амтэн чамд сайхан гэх юм үгүй. Чи бол атом молекулын бөөгнөрл, чи бол хөөс гэх мэтэр бусныг үзэн ятгад сургадаггүй билээ. Бид цаашлан гүнзгийрж паньяга хөгжүүлэх тусам сэтгэл улам бүр ариусдаг. Ариуссан сэтгэл маш их хайр, хэмжээлшгүй их инрэл, хэмжээлшгүй их баясал, маш их тэгшамлангаар дүүрдэг. Та хэнийг ч үзэн ядаж чадахгүй. Зөвхөн хайр инрэл, асархуун сэтгэлээр бэлхнаа. Энэ ариун ном бид бүхнийг зовлонгоос огоод гэдэлгэх шатанд хүргэнэ. Бид сэтгэлийн хэр буртгаас салж, өөртийгээд өрөөл бусад аж тустай амьдралаар амьдрч сурах болно. Хүн бүхэн үүний төлөө өөрсдөө хийжээх ёстой. Та бүхэн энэ бяцлахаар хүрэлцэн ирсэн нь үнэхээр сайн хэрэг. Өнгөрсөн 3 өдрийн турш та бүхэн бэлтгэл хангалттай хийлээ. Маргааш та бүхэн бэлгүүний талбарт хөл тавьж випашна бяцлагыг хийж эхэлнэ. Випашна бяцлагыг хийж эхлэнгүүд бүхий л биеэрээ сая тэрбум атом молекул үүсэн үсгийг шууд харах болно гэж битгий найдаараа. Үнэхээр тийм биш. Эхэндээ та бүхэн мэдээч хэрэг ямар нэгэн өвчин, ямар нэгэн даралт, ямар нэгэн хүндрэл зэргийг мэдрэх өгөөд аажимдаа тэр бүхэн задран бодорсаар, уусан ууссаар энергийн урсгал болохыг мэдэрч эхэлнэ. Гэхдээ юу ч битгий хүс агшин тутам болж байгаа бүхнийг хэвээр норих. Зөвхөн болж байгааг харж бусад асуудлыг байгаль их ариун номонд даатгаж орих. Биеийнхээ энхэн зайд үүсэх хүнийг хүлээн зөвшөөр. Бүхий л төсөөлөл, эргэлзээ тэнэгэлзээрээс хол байж, бие сэтгэлдээ байгаа бүхнийг зөвхөн байгаагаар нь л харах хэрэгтэй. Ингэсээр байвал аяндаа энэ бясалгал таныг эцсийн зорилгодоо хүрэхэд тань туслах болно. Амьдралынхаа хамгийн үнэтэй энэ цаг мөчийг зөвөр ашиглаарай. Та энд 10 өдөр байх болно. Энд байсныхаа аж тусыг та хүртэх хэрэгтэй бөгөөд хүрдсээрч байх учиртай. Маш шаргуй, төвчээртэй, хичээнгүй ажиллаж, зовлонгийнхаа хүлээснээс салж, үнэн амгалан, үнэн жаргалан амсан сэнгэх болтугай. So